сайн уу манайхаа. Universe has your back номын маань 2 дахь chapter эхлэх чинь. Тэгээ энэ ном ямар онцлогтой вэ гэвэл яг ингээд нөгөө бүлэг нь нэг бүлгийг хийж дараагийн бүлгийнхаа бэлтгэл болдог. Тэгээ бүр эхнээс нь ингээд бидний тархийг бэлдээд явж байгаа. Тийм учраас би яг ингээд бүлгээр нь гарсан гол юмнуудыг хичээлүүдийг базаад явуул хамгийн үр дүнтэй юм байна гэж бодсон. Тэгээд өмнөх оршил болон эхний чаптраа бүгдээ хийсэн байх гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн хувьд болоо та бол өөрийнхөө мөрөөдлийн гол мөрөөдөгч хүн юм аа. You are the dreamer of your dream гэдэг нэртэй бүлэг байгаа. Энэ номны нэг концепт байгаа. Тэр нь хорвоо дээр ерөөсө бид нар сурч мэдэх гэж ирсэн. Тэгээд сурч мэдээл аз жаргалтай амьдрал энэ амьдралаа дуусгах зорилготой гэж хэлж байгаа. Тэгээд би бас тэрэнд бол ерөн санал нийлж байгаа. Юугээл бид нар зовхол ирэх хөвдөө тийм энэ амьдралаа ингээд хэцүү өнгөрөөе гэж бодохгүй. Гэхдээ аз жаргалтайгаар яг гоё мэдэрч өнгөрөхийн тулд бид нар байнгын сурч мэдэх хэрэгтэй байгаа. Номын зохиолчийн маань хувьд болвол хүн хоёр аргаар сурж байгаа. Эхнийх нь айдас, хоёр дахь нь хайраар гэж байгаа. Тэгээ айдас нь гэдэг нь яна ингэчүүдээ, яна надаа ийм тохиолчүүдээ, яна манай хүүхд ингэчүүдээ, яна би өвдчихвүдээ гэд ингээ айдсаар хөтлөгдөж юмаа хийдэг. Тэрнийхаа дараа ёо яг ингэх гэдсэн юм аа. Яг энэ л юм болоод энэ сүлийн хүн яг намайг ингээд байна. Ямар нэгэн байдлаар ингээд айдаст хөтлөгдөн үйлдэл хийдэг арга байна. Гэхдээ нөгөө тал нь болохоор хайраар гэж байгаа. Хайраар гэдэг нь бол ерөөсөө миний өвгдөөдөөс эсвэл ингээд би надад тохиолдож байгаа бүх зүйл ямар нэгэн гоё утга учиртай надад тохиолдож байгаа хэцүү зүйл маань намайг дараагийн гоё юм руу аваачих гэж байгаа. Одоо л хэцүү гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл би ингээл өөрийнхөө хорвоод төрснөөсөө эхлээл нэг юм өөрийн амьдралын туршлага үдсэн харсан гэдэг нэг юм нарийнхаа хэсэг байгаа. Тэг би ингээд нарийнхаа ямар ингээд хараад байжсэн чинь яг миний харж байгаагаас өөр юм ингээд надад харуулчингууд би надад амар тухгүй байна, надад онцгүй байна гэд ингээд арай дэлгэж өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгээ бид нар хүлээн зөвшөөрөөд за окей, миний яг бодож исэн, төлөвлөж исэн юм бол арай биш юм байна. Гэхдээ надаа юу өгч байгаа юм бол энэ нь одоо намайг дараагийн айл төвшөнд аваачих юм бол гэж бодох хэрэгтэй. Номны хувьд болвол энэ 6-аг хэлж өгснийхаа дараа за тэгтээ ингэсэн ч гэсэндээ амьдралд одоо ингээд айгүй хэцүү зүйлүүд тохиолдол явах юм мэдээгээр те ингээд бүр аимшигын хар бараа юм гарвал явах уу миний амьдрал араасаа ингээд хэцүү зүйл тулгараад л ингээд те бүх юм зүгээр хав харанхуй пат харанхуй байгаа үед би яаж хайрыг яг олох уу гэж та асууж магадгүй. Тэгэх юм бол та хав харанхуй үед бид нар яах вэ? Гарч идэг ингээ асах хэрэгтэй. Тэгэхээр бүр ингээд нарыг гаргаж ич чадахгүй, томоор гэрэлтүүлж чадахгүй ч гэсэндээ яг өөрийнхөө хармаар байгаа хэсэг рүүгээ те ингээд гэрэл тусгаж болно гэдэг санааг хэлсэн байгаа. Тэгээ тэр гарч идэн нь юу вэ гэвэл ерөөсөө энэ 6 арга байна. За хамгийн ихнийх нь ask for guidance гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зүү ч юм уу те яг ийм айдас төрүүлж байгаа зүйл тулгарч л байгаа. Тэр үе болгон дээрээ шууд за окей надад айдас байна. Би одоо энийг өрнө айгуу муха сөргөөр хараад байна. Тийм болохоор I need help. Dear universe, thank you for guiding me to see this in a different perspective. Эсвэл see this in a loving perspective гэдгээрээ хэлэх хэрэгтэй юм байна. Ерөөсө тэр нь яаж ийнэ гэвэл шууд хамгийн түрүүнд тусламж гуйх хэрэгтэй. Би онцгой харчлаа. Ажлын маань нэг хүн айгу онцгой байгаад байна ч юм уу те. Яг одоо миний хувьд те юуны йогийн багш талаас нь надад тулгарч байгаа асуудал нь одоо ингээд танхимын ангиа орж байгаа манай йогийн номын сан community center байдаг үнэхээр гоё газар. Тэгсэн чинь ингээд багаар өрнөл ингээд хавчлага явагдаад байгаа. Тэгэнгუთ би одоо яг сүүлийн 2-7 хоног яаж юм бол номын сангийнхан л намайг авчаад байна. Угаасаа тэгээд нэг ийм яриа явагдаад байгаа зэ манайхаа энүүхэн дэлхийхэд монголчуудад дургуун билээ надад ч. Яг одоо монгол хүмүүс ээж аавын хараа хяналтгүй гадаад тоглоод бөмбөг шилрүү нүшөглөөл ингээл уусаа тэр хавар явхад ч гэсэн ингээд юмд нь оногдчихгоод нэг жоохон тиймэрхүү нөхцөл байдаг л та. Тэгээд тийм яриа явагдаад байгаа хгүй ингээд монголчуудад дургуун штэ гэдэг. Тэнгууд тэрийг ингээд би хүлээд зөвшөөрөөд одоо ингээд тэгснэ намайг монгол болохоор ер нь ингээд жоохон хавчаад тах шиг байна. Эсвэл монгол биш одоо миний яг өмнө нь амар зузаан ингээд миний өмнөдийг хийж өгдөөсөн номын сангийн 2 найз байгаа хгүй. Тэгээд тэр хоёр хоёлаа ажилласаа гарцсан. Оронд нь өөр хүмүүс оронгуудаа тэр хоёр жоохон дургуй маашаа ингээд юмнуудаа ингээд blame хийгээд Анагийн бугсан юм амар асуудалтай байна ч юм уу те. Брайан анханасаа ингээд ёсгүй байсан гэдэг ийм юмнууд яриад байгаа байхгүй. Тэнгуут ингээд би намайг ингээд Ана Брайан хоёртой ойрхон болохоор одоо энэ хэд ингээд байгаа юм бах та ч юм уу. Ийм юмнууд ингээд угаасаа орж ирж байгаа. Юуны төл номоо уншсан бэлээ. Би ингээд одоо шууд тусламж гуйж байгаа. Dear universe, thank you for helping me to
learn in a loving way. Бид нар угаасаа хоёрхан л аргаар сурж байгаа. Тэгэхээр би айц дээр тулгуурлаад тэг ингээд бүр ингээ хамаг хүч чадлаа ингээд баран барин манай танхимын ангийнхан мэдж байгаа. Би сүүлийн үед айгүй их комплейнтсан. Which is my bad. My bad. Миний буруу байхгүй. Юу л болов угаасаа амьдрал ингээл смутли явж байгаа юм байхгүй. Аль нэг өдөр муу мэдээ инглээ гэдэг юм ирж л байгаа. Тэгээ тэр үед зогсоод тусламжаа гуйх хэрэгтэй. Тэгээд тусламжаа гуйсан байгаа. Өчигдөрхөн би эхний уулзалтаа хийсэн. Тэгээд яалтчгүй өмнө нь ингээд хүмүүс буруу юмнууд хийжсэн. Тэр нь ингээд надад айгүй ашигтайгаар нөлөөлөгдсөн байна. Тэгээд одоо эдгээр ингээд зөв юмнуугаа зөв систем рүүгээ орох гэж байгаа. Тэр нь ингээд манай ангийнхны цагийг өөрчлөх ч юм уу те. Эсвэл арай үнэтэй ганцхан цаг яваг заахан 4 цагийн төлбөр төлөх ч юм уу. Иймэрхүү юмнууд гарч ирээд байгаа. Тэгээд одоо би маргааш дахиад нэг уулзалт байгаа. Гэхдээ би өмнө нь болохоор энийг яг эдгээр яг намааг л ингээд энэ би нэг юм гадны хүн, би л нэг хохирогч гэдгээр хараад исэн бол одоо би болж байгаа. Энэ хүмүүс ажиллаж байгаа. Би ч гэсэндээ те community-д ингээ гоё йога заахж байгаа. Бид нар нийлээд юу хийж болох нь вэ? За бүр эднийхаар ингээ болохгүй байгаадах юм бол надаа өөр гоё юм угаасаа байгаа. Надад бэлдсэн байгаа даа байхгүй юу? Тэг би тэрийг авчиа гэж ер нь бол одоо бяцлалаа хийж байгаа. Хоёр дахь нь practice holy instant гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсө тэрхэн дороо ингээд яг өргөс авсан юм шиг мэдрэмжийг хэлж байгаа. Тэгэхээр яг ингээд тусламж гуйх үед те за надад тусламж хэрэгтэй ингээд хүн ер нь ингээд би нэг буруу сөрөг юм бодоод байна. Хохирогчийн сэтгэхүйтэй байгаад байна. Ер нь бол ингээд айдсаар өөрийгөө хөглүүлээд байна гэдгээ мэдэх үедээ зүгээр шууд help тусламж гэчүүл айгүй зүгээр. Тэгээд тусламж гэсний дараа universe please show me the loving way. Яаж илүү би ингээ гоё хайраар энэ зүйлийг хийх вэ? Яаж илүү гоёыг нь олж харах вэ гэдгээ асуучингууд тэр дороо бүр нэрнгээсээ зүрхнээс ингээд өргөс авцсан юм шиг болчдөг. Эсвэл яг юм гоё юм гарч иdən тусаж байгаа юм шиг тэрхэн дороо бүр instant relief мэдэгддэг. Тэрийгээ holy instant гэдэг юм билээ. Тэгэхээр энийг бол бас хүн яг энэ мэдрэмжийг авахтаа practice хийх хэрэгтэй. Ер нь бол аль болох олон давтаж хийх тусмаа бид нар энэ мэдрэмжээ шууд ингээ өөрөө мэдэрч авал айгүй онцгүй байсан чинь хөп гэл ингээл амар гой хөнгөрөөд ирлээ. Би яг тэгсэн байхгүй авсан жишээн дээр яриавч те. Яг үндэ гэхдээ миний амьдралын номын сангийн нэг бүкийн өрөө бүклэхээс өөр яг намайг айлгаад байгаа юм байхгүй байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тийм юм тохиолдонгуудаа амар ингээ нэг хэсэг би бүр те. Яа би л амар хохироод байна ингээд. За тайтдаг болохоор маяг ярьчлаа. Тэгэдсэн тэгэнгуудаа амар юу те нөгөө center of attention гэл манай нөхөрч гэсэндээ те харин яг уу массаж хийгээд хөө миний амар би өнөөдөр ингэж хөө гэл ингээл ашлахаа яаж угаар те би огнаарчи битэр хоолойчи битэр гэр цэвэрлчи хөвтхүү те Netflix-ээ үзэхүү гэл ингээл тэгэнгүүт ингээл маа йога охтуудаас ч гэсэндээ те шүрээ битэ тэгж амар стресс дээрээ гэл ингээл юунууд ирээд байгаа. Гэтэ тэрнээс надаа яг энэ нөгөө holy instant гэдэг аз энийг мэдрэхэд нөлөөлсөн байхгүй. Ингээд манайхан те манай найзаас ч юм уу илүү гоё зүйл чамд ирэх гэж байгаа юм шүү. Би мэдж байгаа мөртлөө хүн яг өөрөө тэр нөхцөл байдалд ороод араасаа ингээд жижигэн асуудал ирээд ангууд яг бүр ёо гэд юм лээ. Тэгээд яг азтай миний азтай эргэн тойрныхоо маань надад сануулж болж байгаа. Гэтэл зөндөө олон хүмүүсийн хувьд ингээд сануулад өг. Гэхдээ наа чин чамд арай гоё газар авчиж гад байгаа юм шүү. Чамд ингээ гоё юм бэлдсэн байгаа юм шүү гэдгийг хэлэх хүмүүс байхгүй бол бид нар өөрөө тэрийг практис хийх хэрэгтэй. Хүн угаасаа мартчихдаг. Манай энэ номны зохиолч одоо энэ дэлхийд бүр ганцхан шиг байгаа Габи Бернстайн заяа. Та бүр ингээд зөндөө сонсч байгаа. Дэлхийд даяар алдартай энэ хүн хүртэл мартчихдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүнээс юу асуугаад ингээд таны одоо бүх юм гоё universe-с та баян ингээд бүр ном бичээд те энээс хойш зөндөө олон ном бичсэн өөр ингэсэн коучинг програмтай зөндөө нэвтрүүлэгт орсон ийм хүн та ингээд амьдрал чинь дандаа ингээд гоё байдаг гот бүр hell no. Надад ч гэсэн ингээд амар хэцүү юмнууд тохиолддог. Тэгээд ер нь бол угаасаа хүний тарих мартдаг, мэддэг юм а хүртэл мартдаг. Тэгэхээр дахин энийг туршлага болгож ийж бид нар одоо амьдралдаа илүү гоё тэр юм инээд баяр хөөртэйгээр тэр юмнуудаа хийгээд даваад сураад явах юм байна. Габигийн өөрийгөө би ингээд та нараас ялгаатай нь юу вэ? Одоо энэ номын зохиолчтой энэ бүх зүйлийг ярьж байгаа хүний хувьд гэдгсэн чинь comeback одоо манай 3 дахь fast comeback. Ерөөсөө л энэ угаасаа хүн сөрөг бодолд автна, угаасаа л хүнд айц төрн хохирогч юм шиг санагдана. Ингээд юугаараа хүмүүс ялгатаад байна гэхээр буцаагаад шууд тэр нөгөө fear айцаа хайр руу шилжүүлэх энэ хугацаа нь бага байгаа. Магадгүй зарим хүмүүс 10 жил, 20 жил тэгээ бүх амьдралаа зарцуулж иж ингэхгүй байж, айцаар удирдуулахгүй байж дээ. Надад тохиолдсон бүхэн одоо би амьдралаа эргээд бодоход дараагийн гоё юм руу наваачч л байсан юм байна. Надаа илүү
өөр зүйлийг те ингээд илүү гоё зүйлийг сургаж л байсан юм байна штэ гэдгээ мэдчил байгаа. Хэдүүлэнгийн хувьд одоо ингээд энэ хичээлийг хийгээ явж байгаа ингээд хамтдаа бөөнөрөө байгаагийн давуу тал болвол тэр 10, 20, 30 жил биш 5 минут, 10 минут боли нэг өдөр шаналаад маргааш нь юу болоод байна нэрээ те. Ерөөсөө айдсаа хэр хурдан те хайрлуу шилжүүлж чадаж байна вэ гэдгээрээ бидний аз жаргал тодорхойлогддог. Тэгэхээр ингээд аз жаргалгүй хүмүүс байгаа те бидний эргэн тойронд ер нь яана манай энэстэй агуу стресстэй агуу хэцүү байна гэх тэр хүн чинь тэр fear дотроо л амьдраад бүр нөгөө хугацаанд бүр хитрхи урт хайрлуугаа ч оруулж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр харин аз жаргалтай хүмүүсийг харахад нэг хэцүү юм тохиолдчихгоот за намайг ингэчээсэн байлгүй. За тэгвэл ингэчээ гэдэг ингээ маневрлаад явцдаг те. Энүүгээрээ л бид нар өөрсдөө аз жаргалтай, аз жаргалгүй гэж хуваагдаад байгаа болохоос биш. Босод бүх зүйлүүд бол тийм амар чухал биш. Мэдээж эрүүл мэндийг бид нар чухал гэдэг. Гэхдээ маш хүнд өвчтэй хүн эрүүл байгаа хүнээс аз жаргалтай байж болох уу гэвэл болно. Энд чинь ингээ сэтгэлийн л зүйл байгаа байхгүй. Энэ номон дээр таалагдсан нэг зүйл байгаа нь юу вэ гэвэл ерөөсө бидний зорилго болвол энэ айдсаас зүхтах биш. Өөрийгөө хэцүү зүйлд оруулахгүйгээр ингээл амар газ бултаал амьдрахтаа ерөөсө биш. Гол нь тэр зүйл хамаагүй тий. Юу л эрүүл эрг. Харин бид тэрийг яаж харах вэ гэдэг дээр л өөрсдөө бэлтэнэ гэж яриад байгаа. Угаасаа ч айдас хүнээс хизээж холдохгүй тий. Жижигхэн ч болохноо айдсууд байж л байгаа шүү дээ. Энэ бичлэг үзээ манайхан үзэх үү, үзэхгүй болов гэдгээс эхлээл хүн айж болно. Гэхдээ энийг үзэж байгаа нэг ширхэг хүн яг одоо ингээд битэр өөдөд сарж хоёлаа энэ хүний л төлөө би ингээд энэ хүний амьдралд нэг өөрчлөлт гарах бах те. Ингээд 10 жил, 5 жил зарцуулах зүйлийг ганцхан хоногт зарцуулаад ойлгоод ингээд илүү амьдрал нь аз жаргалтай газар болоосэй гэж ингэж л би бодож чадж байгаа үед би өөрөө амар аз жаргалтай болчиход байгаа байхгүй юу. Дараагийнх нь бол бидний what you want to receive буюу амьдралдаа та яг юу хүлээж авмаар байгаа юм бэ гэдгээ маш ухамсартайгаар шийдэх хэрэгтэй байгаа. Тэгээ энэ дээр тэр нь гарч ирж байгаа нэг жишээ байгаа. Саманта гэдэг энэ Габигийн хамтарч ажиллаж байсан нэг эмэгтэй айгүй мундаг ажиллаа хийдэг copywriter гэсэн баха. Тэгээд ингээ ажлуудаа хийнгүүт яг цагтаа бүр ингээд ажил талаасаа бүр amazing хамт ажиллахад бүр үнэхээр гоё тийм хүн байгаа байхгүй. Тэгээд Габи чи надаа юугаа инвойс явуулчаарай гэд хэлсэн чинь за тэгнэ би инвойс дээр ажиллана гэж явсаар агаад бүтэн жил 12 сар болоод бүтэн жилийн туршид инвойс явуулаагүй. Ингээ бүх юм ингээд араасаа давхурдсан. Тэгээ Габи хүүе инвойс явуулаач би чанд мөнгө чи өгьё гэдгсэн чинь харин тийм ээ би цухтаад яваад байсан. Тэгээд цухтаж явж агаад одоо ингээ яг санхүүгийн хувьд нөө амар асуудалтай болоо хүмүүс рүү инвойс явуулсан чинь нөгөө хүмүүс нь бүр буцаад мөнгө өгөхгүй байна. Тэгээ надаа энэ нь айгу тухгүй болоход байна гэж итгэсэн байгаа байхгүй. Тэгээ яагаад гэдгийг нь ухаад үзсэн чинь Саманта гэдэг эмэгтэйгийн хувьд ажилдаа сайн тэг өгж байгаа ингээд ажил хийснээрээ тэр бусад хүмүүст үн цэн өгч чадж байгаа. Гэхдээ мөнгө асууж чаддгүй. Тэгээд дотроо бүр цаанаа юу гэж итгэж ийнэ гэвэл I do not deserve the money. I do not deserve to get paid гэж өөрөө ингээ арталтаа хэлээд байгаа учраас цаанаа бүр ингээ universe-ээр энерги нь тэр хүнд мөнгөний аваачч өгөхгүй одоо ингээ нэхэд өгөөч гэсэн ч өгөхгүй байх. Тийм зүйл байгаа байхгүй. Тэгээд энэ ч гэсэн над дээр яг адилхан санагдсан. Ер нь бол ингээд йог заах нь бол миний хобби штэ тий. Тэгээд яг ингээ мөнгөө нэгч угаасаа би чаддгүй гэж би бүр ингээд яг хэн мөнгөө өгсөн байх өгөөгүй байх гэдгийг ч яг хамгийн анх удаа орж байгаа үед нь л би ингээ хүмүүсээс яг аваад оруулдаг болохоос биш бусдаар бол ингээ сунгаж байгаа хүмүүсээс бол би ерөөсөн мөнгө асууж чадахгүй дээрэс нь хинэн төлцсөн бай төлөөгүй бай гэдгийг ч яг үндэ би насруугаа орж хардггүй. Тэгээд тэрийг ингээ харъя гэж байрж авчихсан бүр санаандаа гурж яхад яг би тэгэхээр яг ийм contradicting зүйл байдаг та хэд дээр ч гэсэн байж магадгүй. Тэгэх юм бол ерөөсөө бясалгаж агаад яг амьдралд чи юу хүсэж байгаа юм бэ? Би яг ийм юм зүйл хүсэж чинь үнэхээр дотроос нэг юм хүсдэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийгэ бүрэн л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд тэрийгэ гоё хайрлуу шилжүүлээд тэгэж чадахгүй байвал нөгөө ask for guidance те universe-тэй хэлээл би одоо яаж гэдгийг мэдэхгүй байна. Яаж гэдгийг мэдэхгүй үед хамаагүй universe thank you for guiding me to do this. Яаж гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ би яг энэ зүйлийг хүсэж байна. Тэгээ надад тусламж өгөөч ээ. Гуйж ийн гэж болоо. За дараагийн create a purpose statement буюу яг зорилгын тодорхойлолтоо гаргаа. Яг та одоо юу зорж байгаа вэ гэдэг гаргах гэж аахгүй. Тэгээ энэ дээр бас номын зохиолч маань хэлж байгаагаар та үзэг цаас нийлүүлээд ингээд гараараа нэг зүйл бичиж байгаа нь
гэрээнд гарын үсэг зурж байна гэсэн үг. Universe-тэй. Тэр ингээд дэлхийн ертөнцийн та гарын үсэг зурж байна гэсэн үг. Хэрвээ та ингээд ямар нэгэн ажлын гарын үсэг зурж за одоо нэг боллоо ч юм уу те эсвэл ингээд шинэ байр авах та ч юм уу. Гэрээнд гарын үсэг зурх үед танаас ч нэг тодорхой хэмжээний хариуцлага нэхэгдэж байгаа. Тэгээ нөгөө талаас ч гэсэндээ за одоо энэ хүмүүсийг энийг хийх юм байна гэдэг нэг ийм тодорхой зүйл болж идэг те. Тэгэхээр яг бид нар ингээд нөгөө цаасан дээр гараараа ингээд бичгээр тэр нь яг гэрээтэй дүүцгүүц болдог гэж аахгүй. Тэгээ яагаад гэвэл нэгт бидний бодол зөвхөн ингээд бодоод өнгөрөх юм бол хичээлийг маань үзэж байгаа хүмүүс гэж бодонгууд гэл амар их бодол хөөсрөл тэрхэнд ороо арилчиж байгаа. Үгээр гаргыг ингут би ингээд бас ингээл тэгээл ингээд буруу зүрх юмнууд ингээд ярьж байгаа штэ. Тэгтэл би хэрвээ бичвэл яах вэ? Энэ хичээлийг үзсэн хүн хүссэн зүйл нь тодорхойлсон зүйлээ амьдралдаа бодит болгон аваасай гэд за би ямаараа гаргачлаа. Одоо би ингээд бичих юм бол энэ маань бүр нэгтрэн. Тэгээ бичиж явах үед хүн тархин дотроо төсөөлөл үүснэ. Ингээд энэ нь одоо universe буюу одоо энэ бидний эргэн тойронд буй энергитэй хідүүлээ гэрээ байгуулсан. Тэгээд бичиж байгаа учраас хүн бас өөрөө тодорхой хэмжээнд үйлдэл гаргаад арай хариуцлагатай байд юм байна. Тэгээ бас тэнд ингээд бичсэн эн чинь ингээд бодит болон харагдаж байгаа энерги болоод хувирчиж байгаа учраас бас энергийн төвшөнд бид нар дээр ингээд гаднаас тэр зүйл ирэх магадлал хамаагүй өндөр. Бодлын хөөсөнд гэдэг өнгөрөхтэй скелс ингэ яриад өнгөрөхөөс бичих нь хамаагүй хүчтэй байд юм байна. Тийм болохоор та юу хүсэж ийн вэ гэдгээ бичээрэй. За ингээд хамгийн сүүлийн хэсэг рүүгээ оръё. You are the dreamer of your dream буюу та мөрөөдлийнхоо яг мөрөөдөгч нь шүү дээ. Яг энэ бас надад ингээд амар юм бодулсан. Би ийм мөрөөдөлтэй би ингэмээр ингээд байгаа. Заримдаа хүмүүст ч юм уу эргэн тойрны хондоо нийтэд зориулаад байгаа юм шиг мөрөөдлөд бас байна. Нэрэл бид нар энэ бол миний мөрөөдөл тийм байдаг те. Миний мөрөөдөл бол энэ гэл айгүйх ярьдаг. Гэхдээ заримдаа тэр зүйл нь яг миний бодит амьдрал штэ гэдгээс арай хол санагдаад идэх байхгүй. Тэгэхээр мөрөөдөх үедээ ч баг бэлэн гэдэгт нь итгээгүй мөрөөдлүүд бас байдаг. Энэ дээр нэг маш чухал нэг өгүүлбэр хэлье. Тэр нь хүний тарих өөрөө маш хүчтэй. Хүний бодол маш хүчтэй. Бид нар universe гэдэг байгаа одоо энэ бидний ингээд тойрон буй ертөнц биш үү те. Эдний бид нар ч гэсэндээ нэг хэсэг нь баггүй. Тийм болохоор бид нарт ч гэсэндээ хүч байгаа. Тэгэд эхний chapter дээр бас ярьжсэн те. Та өөрөө бол өөрийнхөө хүч юм аа гэд. Тэгээд яг хүний тарих хизээж ажиллахаа зогсоодгүй. Байнгын ажиллаж байгаа. Айдас юм уу ямар нэгэн сөрөг зүйлтэй байна уу? Эсвэл эерэг тал руугаа байна уу гэдэг нь өөрөө ерөөсө гол ялгаа бас болчиход байгаа. Тэгэхээр баг ингээ юу ч бодохгүй байна гэж тарих хизээж байхгүй. Тарих бодож л байгаа бол manifesting явагдаж байгаа. Тэгээ бодолч нь ингээд мэдрэмж болол ингээд дотгошоо ороод ирнэ. Яг тэр мэдэрч байгаа зүйлээ та ингээд өөрлөгөө бүр ингээд яг соронз мэд татж байгаа. Тэгээд зарим нь бол хурдан ирнэ, зарим нь удаан ирнэ. Гэтэл таны татсан зүйл байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө ингээд тарих нэгэнд зогсолтгүй ажиллаж байгаа бид нар зогсоогоод ингээд ерөөсөө юм чимээгүй болгож чадахгүй юм чинь муу биш байлгах хэрэгтэй байгаа. Ингээд өнөөдрийн маань бүлэг өндөрлж байна. Тэгэхээр өнөөдрийнхөө чаптерыг үзсэнд бүгдээрэнд нь баярлалаа. 6 зүйлээ хэдүүлээ бол ер нь байнга давтаж хийх хэрэгтэй байх нь. Гэхдээ энэ 6-ыг хийхээсээ өмнө йог хийж байгаа штэ хэдүүлээ. Йог хийн гэдэг бол тэр чигээрээ биеэ анзаарах, бодлоо анзаарах, тэгээ сэтгэл хөдлөлөө анзаарах, орчноо анзаарах. Анзаарж иж бид нар wait нэг сөрөг юм ороод ирлээ. За одоо яах вэ гэдгээ рүүгээ орох болохоос биш анзаарахгүй явж байгаа сая тэрбум хүмүүс байгаа. Тэгэхээр хідүүлээ ядаж те илүү гоё ингээд орчноо мэдрээд надад ийм онцгүй бодолд хүрээд байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тусламж өгөөч гэдгээ хүсээд тусламжаа аваад авсандаа талархаад тэгээд ер нь ингээд амьдарч байгаа юм бол яг энэ хичээлийг хэлэхэд хэлсэн шиг бид нар зүгээр л агай гоё зүйл сурч мэдээл аз жаргалтай байж байгаа л энэ хорвоогоос юу нь явмаар байна. Энэ бол угаасаа үнэн шүү дээ. Бүгдээрээ л яг имчлэг үзэж байгаа, ярьж байгаа хүмүүс хизээний өдөр энэ хорвоод байхгүй л болсон байх болно. Гэхдээ тэр үедээ амар гунигтайгаар, харамсалтайгаар байх уу? Өстө нэрээ гоё байж байгаад ирлээ шүү гэж бид нар явах уу гэдэг чинь л бас бидний одоо хийх сонголт болчиход байгаа шүү. За тэгээд энэ чаптерын бясалгалыг тусдаа бичлэгээр оруулах болно. За дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.